Сайн байцгаана уу? Намайг Азаа гэдэг. Би Солонгос улсад ансаа их сургууль суралцж байгаа гадаад оюутан байна. Би энэхүү видеогоор Солонгос улсад суралцах талаар төлөвлөж байгаа та бүхэндээ зориулан ансаа их сургууль ямар сургууль вэ гэдгийг өөрийн бодит туршлага дээрээ тулгуурлан танилцуулах зорилготойгоор хийж байгаамаа. Солонгос соёл жоохон төвөгтэй юм шиг санагдаж байна уу? Би ансаа их сургуульд ороод гэр асуудлууд нэлээд багассан. Гадаадд суралцахад хамгийн чухал зүйл бол нэгдүгээр сургалтын төлбөр болон хэл байдаг шүү дээ. Ансаа их сургуулийн хамгийн том давуу талын нэг бол улирал бүр тэтгэлэг болгодог. Энд топик болон KIB онооноос хамаарат 30%-аас 100% хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг болгодог. Хамгийн чухал нь энэ тэтгэлэг ганцхан удаа өгөх биш, сургууль төгсдөл улирал бүр олгогддог. Тиймээс солонгос хэлээ тууштай давтах тусам сургалтын төлбөрийн дарамт хамаагүй багасдаг. Мөн энд заавал онцолж хийх зүйл бол KIP буюу нийгэмд дасан зохицох тийм хөтөлбөр юм. Олон хүн топик оноо байхад болно гэж боддог. Харин Солонгост ирээд удаан хугацаанд амьдрах болон суралцах тусам KIP илүү чухал болдог. Топик бол солонгос хэлний шалгалт. Харин KIP нь солонгос улсын засгийн газраас албан ёсоор явуулдаг солонгос хэл, нийгэм, виз болон оршин суугтай холбоотой мэдлэгийг олгодог. Топик болон KIP-ийн хамгийн том ялгаа нь топик бол 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг бол KIP нь хүчинтэй хугацаа гэж байдаггүй. Нэг удаа KIP төвшин авсан бол үргэлж хүчинтэй тооцогддог. Ялангуяа солонгост удаан хугацаанд амьдрах, цаашлаад виз сунгах, байнгын оршин суух эрх авахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд KIP нь илүү бодит чухал хөтөлбөр болдог. Ансаа их сургуулийн бас нэг том давуу тал нь сургалтын хөтөлбөртөө KIP хөтөлбөрийг тусгаж өгсөн байдаг. Бүтээлийг нь сургуулиас хийж өгдөг. Мөн хичээл оюутны амьдралаа зэрэгцүүлэн суралцж болно. Мөн топик оноо байхгүй байсан ч гэсэн сургуулийн шалгалт өгөөд элсэх боломжтой. Би ч гэсэн анх санаа зовсон зүйл их байсан ч гэсэн энэ системийн ачаар алхам алхмаар дасан зогсож чадсан. Ансаа их сургууль Global Admissions Team буюу гадаад оюутнуудад зориулсан тусгай баг байдаг. Эндээс виз, оршин суух хугацаа, гадаад иргэний бүртгэл, даатгал, цагийн ажил мэргэжлийн зөвлөгөө зэрэг олон зөвлөгөөг нэг дороос шийдэх боломжтой. Ганцаараа хийхэд хүндрэлтэй хэцүү асуудлуудыг багш ажилтнууд үргэлж хамт тусалдаг. Ансаа их сургууль нь голчлон бодит чадварлууд чиглэсэн сургууль юм. Зочид буудал, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, гоо сайхан, компьютер, видео дизайн, маркетинг зэрэг бодит чадвартай холбоотой мэргэжлүүд бий. Хичээл нь зөвхөн онл биш, дадлага, төсөл, үйлдвэрлэлтэй хамтарсан хичээлүүд их байдаг. Төгсөх үед сургуулийн ажил зуршлах төвөөс мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Ансаа хот нь гадаад иргэдэд амьдрахад тохиромжтой хот юм. Олон үндэстэнтэй амжиргааны зардал харцангуй боломжийн. Хичээлийн хуваар нь ихэвчлэн 7 хоногт 2-оос 3 өдөр төвлөрсөн байдлаар явагддаг тул суралцахын зэрэгцээ хууль ёсны цагийн ажил их боломжтой. Дүгнэж хэлбэл ансаа их сургуулийн дараах давуу талтай. Улирал бүр тэтгэлэг болгодог, KIP хичээлийг сургалтын хөтөлбөртөө тусгаж өгсөн байдаг, гадаад оюутандаа чиглэсэн байдаг, дадлага, ажил чиглэсэн сургалттай, гадаад оюутанд ээлтэй орчин эдгээрийг нэг дор бүрэн хангаж чаддаг сургууль юм аа. Хэрв та Солонгос сурах талаар эргэлзэж байгаа бол ансаа их сургууль бол маш бодит, найдвартай сонголт гэж хэлмээр байна. Тиймээс таач бас ансаа их сургууль Солонгос дахь суралцах аяллаа эхлүүлээрэй. Ансаа их сургууль уулзцаая.